Яг өөрийгөө олох гэж манай нэг дүү нэг авислаг монголчуудад оролцоод тэгээд Rocket Bay дээр очиод Rocket Bay нөгөө нэг шүүжсэн тэгснэ чи ингээ өөрийгөө олоогүй байх гэж тайзан дээрээс хэлсэн юм байл да. Гэсэн чинь тайзнаас буугаал тайзны ард очиод Rocket Bay-ийг хайж болол та намайг сая өөрийгөө олоогүй байх гэж хэллээ. Би өөрийгөө хаанаас олох вэ гэсэн Rocket Bay түнэр харахгүйгаас түнэр харахгүйгаас гэдэг байхгүй. Тэгснэл тэрийг манад ярьжсэн чи манай найз хажуудлаа зогсчихсэн. Сонсцогчсон. Чи түнэр харахгүйгаас Rocket Bay-ийг олох юм. Чи түнэр харахгүйгаас Rocket Bay-ийг олно шүү гэж хэлжсэн ч шиг. Тоглолтын маань одоогоор болохоор маркетингийн үйл ажиллагаанууд явагдаж байна. Тэгээ 8 дугаар сарын 7-нд Happy Park гэдэг хүүхдийн парк дотор байдаг баруун гарталт нь Rotinto паркта залгаа байдаг хэсэгт нь оршдог ариад болохын. Тэгээд бэлтгэл рүүгээ одоо нөгөөдрөөс байна уу нөгөөдрийн маргаашнаас яг тоглолтынхоо яг бэлтгэл рүү орох гэж байна. Уу яг уу баг тойргийнхан маань надад ингээд тоглолт хийх үү гэдэг тийм санал тавьсан. Тэгээд би бас өөрийгөө бас ганцаараа тоглолт хийн мэн гэж ерөнхийдөө бас бодоогүй явж исэн. Яг бас нэг нэлээд хэдийн юм хийчихэд бас хийх ёстой байх гэж бодож исэн. Тэгээд баг тойргийнх маань санал тавиад тэгээд ер нь бол ингээд хийж болноо. Ингээд ийм дуунууд байна гэд тэгээд яг тэр дуунуудыгаа хуучин дуунуудаа бас ингээд баг тойрогтоос эргээж дуулсан. Тэр маань ч гэсэн бас сайхан боллоо. 19 онд бас ганцаараа тоглолт хийж исэн. Бас яг паркинг тэнцээ хийж ирсэн. За би болохоор яг Бадрууган ахсныг бол тэр нэг юу дуугаар нь бол мэддэг байсан хүүхэд байхдаа тэр нэг хайрын дуу гэдэг дуу нэг эмхтэй дуулдаг дуугаар нь бол мэддэг байсан. Тэр нь бол бас UBS-ээр бас нэлээд их явдаг байсан болохоор мэддэг байж байгаа. Сүүлд B Production гэрээтэй ажиллах болсон чинь B Production-д ажиллаж байсан мөн гэрэл ах маань одоо Бадрууган агсны хүүхэд байсан. Тэгээд аавынхаа ингээд дээр үеийн дуунуудыг ингээд янзлаад цомог болгоод гаргах гэж байгаа гэд тэгээд ажиллаж байхад нь ингээд Бадрууган агсны дуунуудтай бол ингээд танилцж эхэлсэн. Тэгээд яг тухайн үедээ бол хонин цагаан үйл гэдэг дуу нь бол айгүй таалагддаг байсан. Тэгээ нэг 10 жилээ төгссөн хүүхдэд хонин цагаан үйл гэдэг дуу нь бас айгуу сэн таалагдчихсан. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бас тэр тухайн үед гаргасан цомгийг нь Америкт байх нэг жилдээ айгуу их сонсдог байсан. Яг бүр анх дуулах дуртай болсон нь болохоор Адар сүрэнгой дуунуудыг дуулдаг байсан. Бүр одоо 3 муу 4 настайдаа Адар сүрэнгой дуунуудыг тийм 3 4 настайдаа юм байна тийм. Тэрнгээр минь одоо намайг 3 4 настайд бол мэддэг байсан хүмүүс бол таньнаа. Тухайд тэр ойр тойрны нэг 10 хүний бол Адар сүрэнгой дуунуудаар бол байлдан дагуулдаг байсан. Тэг яагаад шүлэг бичсэнийг бол мэдэхгүй. Тэг шүлэг тэгэл нэг мэтгэд бичдэг болсон байсан. Тэг яг нэг 2 дугаар ангид нэг шүлгийн тэмцээнд хүүхдүүдийг зүгээр хичээлээ хийжсэн хүүхдүүдийг оруулаад тэрнээсээ бас ингээд гайгүй шагнал байранд орцсон болохоор урамшигдсан байж магадгүй. Хамгийн анх санаанаас гардгүй дуу. Тэр ч одоо тэр дуугаач одоо барыг санахгүй юм дөө. Тийм одоо яг ямар дуу нэг дуу байсан. Тийм гэхдээ тэрнээс бол тэр дуунаас бол одоо нэлээд олон жил холцсон байна. Тэгээ тэр дууг угаасаа бичүүлж байгаагүй зүгээр тэрийг ингэж толгой дотроо ингэж аялж цээжилж исэн нэг дуу байна. Гэтэ тэрийг бол мэдэхгүй. Тэг ямар юм байсныг нь бол санахгүй. Тухайн үедээ ингээд бас дуу одоо яаж дуу хийдгийг мэдэхгүй, бичүүлчих мэдэхгүй, яаж мэдэхгүй хүүхд байхдаа ингээд өөрөө ингээд дотроо ингээд цээжлэх юм байна гэдэг нэг тийм сонголттойгоор тэг тийм юм хийж исэн. Raymond донцсон. Тэгээд яг сүүл холбогдсон тийм. Тийм. Тэгээ бас нөгөө талаараа бүр яг ингээд бүр ингээд нэг юм шүлэг мүлэг бичдэггүй мөртлөө ингээд амар яриан дээрээ ингээд айгүй тийм мэрэгчлийн жоох яриан дээр айгүй сайхан ярьдаг тийм хүмүүс байдаг. Тэгмээ тэр хүмүүс
болохоор ихэвчлэн өвөө эмээгээсээ юм уу эсвэл нэг юм хүмүүстэй ярилцсанаасаа тийм юуг их авсан байдаг л да тэр чадруудыг. Тийм одоо тэр ярихтаа урам өөрсдөө ч мэдэхгүй ярихтаа айгүй уран гэсэн мөртлөө шал өөр юм хийдэг тийм хүмүүс байдаг. Тэд нар болохоор тийм аман ярианаас тиймэрхүү зүйлсийг бас их авдаг юм шиг санагддаг. Их олон хүнтэй уулзсан хүн өөрөө айгүй их тийм уран яруу байдаг юм шиг надад санагддаг. Тэр дууг тэр дууг одоо юу гэх юм бэ? Бас яг ингэ гэр бүлийн амьдралын талаар ерөнхийдөө нэг юм тодорхой хэмжээний юм ойлголттой болсныхоо дараа хийсэн юм шиг санагддаг. Тэг бас яг гэр бүлтэй болж амьдрахыг хүсээд гэх юм да. Тийм. Тэгээ бүрчин гоо марлаас гэлээ тэ. Тийм тэгэл тэр хоёр баг Монголын хамгийн анхны гэр бүл байна да. Тэгээд гоо марл болохоор ингээд анхны Монгол бүсгүй байна гэдэг утгаараа тэгээ бас ингээд өөрийнхөө ингээд бас гэрлэх гэж байгаа эмэгтэйгээ бас ингээд яг анхны Монгол бүсгүй гэж дуулж байгаа юм л да. Тийм тухайн үедээ дурлж авсан эмэгтэйгээс одоо ерөнхийдөө одоо ингээд юу авч битсэн байгаа. Одоо юу гэх юм урам зориг авч битсэн дуу байгаа. 50 байх гэж хичээх нь өөрөө 50 бус байж 50 бус нөхцөл байдал руу орж явах нь өөрөө 50 байдаг юм шиг тийм яг сэтгэл санааны хувьд бол тийм тэгээ бас заримдаа бас яг сайхан одоо биеийн хүч биеийн тамир нь өөрөө яг сэтгэл санааныхаа юу болоод ундаг л да. Тэгээ ерөнхийдөө бас яг тиймэрхүү юунууд маань өөрөө биеийн хөдөлгөөнгүй байгаа бие маань өөрөө тийм жоохон сэтгэл санаа унах тийм магадлал өндөрсөд байх шиг санагддаг. Яг хөө тэгэл одоо сэтгэлээр унахтай л цуг амьдарч ирсэн л байна л да. Тийм. Нөгөөсөө сэтгэлээр унах ч үе байна, сэтгэл санаагаар одоо нисэх ч үе байна тий. Тэг яг сэтгэлээр унах үе маань бас яг тэр нисэж явах үетэйгээ бас холбоотой ч байж магадгүй. Тийм болохоор бас яг ингэ нисэж явах үедээ бас ингэ тэр унах талаараа бас боддог л доо. Одоо өнгөрснөөсөө би ч амар холдчихлоо л доо. Ингээ урагшаага хөгшин рүүгээ л харж байна та. Хөгшин рүүгээ л их харж юу яах юм бол гэдэг талаар бол их гайхаж байна да. Одоо болохоор тэгэл тэр дуу болох тийм оновчтой мөчийг л хүлээдэг болсон л доо. Одоо оновчтой дуу хийх гэх юм уу? Урд нь болохоор ингээд зүгээр л ингээд би дуу хийх ёстой гэдэг үүднээс ингэж ханддаг байхад ингээд хүний ч юмыг ингэж бодоол өөрийн ч тийм янз бүрийн юм яагаад тэгж бодож хайдаг ус. Одоо болохоор ерөнхийдөө бас ингээд зөв дуу хийчих юмсан одоо гэх юм эсвэл сэтгэл ханамж хийсэн дуундаа жоохон сэтгэл өндөр байх юм хайж хүлээдэг болсон гэх юм уу. Би одоо юу гэмдэ сантехникийн бараа зардаг байсан. Тийм манай аав тийм бизнес хийдэг. Тэгээ би тэрийг нь зарж бас ингэж хотоор хүргэж явдаг байсан. Тэгээд ерөнхийдөө тийм юм дуу хийгээгүйсэн бол тийм зүйл хийгээд байж байгаа байсан баха. Яг уу биш одоо нэг тийм сүртэйч амтэн биш л дээ. Гэхдээ яг уу ерөнхийдөө бас ингэж нэг тийм эдийн засгийн эргэлтэл бий болгох нь айгүй чухал юм шиг санагддаг болсон. Тийм тэгээ чадах чинь нэгээр айгүй их тийм эдийн засгийн эргэлтэл тогтмол бий болгохыг хүсэж байна. Надад тус болсон хүмүүсийн одоо ачийг нь хариулах юмсан л гэж бодож байна л да. Яг хувь хүнийх юм бол тийм байгаль. Гэхдээ ер нь байгаль дэлхийн маань өөрөө амьтаа болохоор бид нэр амьтаа байгаа. Тэгэл дэлхий л гэсэн. Дэлхийн маань өөрөө дотроо галтаа тэгээ гаднаа ийм тэр галнаасаа болоод бас ингэж уур амьсгалтай дулаахан байгаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр чинь өөрөө ам гэсэн үг гэж би бол ойлгож байна.